За бүгдээрэнд нь шин 7 хоногийн мэнд. Галзуу кино суугтад тавтай морилцгоо. Энэ удаагийн бидний ярихаар сонгосон галзуу киноны тайлбар бол 2019 онд гарсан Gang. Броуно халуун зам болох гэж байхад ханиа түрээд хоол амуулаас харалтаад баларж байна. Тэглэж гисэн одоо киногоо ярихгүй болохгүй шүү дээ, тийм ээ. Та нарыг удаан хүлээлгахийг хүссэнгүй. За тэгээд зодоо модонтой солонгос молонгос кино ойртоо ярьсангүй. Тэгэхээр энэ киног ярихаар шийдсэн байгаа. Энэ галзуу киног ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Та нар маань найз нөхөд хамт олноороо галзуу мэдрэмжийг бодитоор мэдэрч оюун ухаанаас сормоор байвал Quizlab-ыг зориорой. За тэгээд дардгуудаа манайхан дарах нь ойлгомжтой. Хэдүүлээ кино тайлбартаа орцгоё. За жийхэн гэгч нэг төгсөг ангийн сурагч захирал багшийнхаа өрөөнд дуудагдж ирсэн байгаагаар кино эхэлнэ. Тэр сургууль дээр удаа дараа танхаарсан. Бусад сурагчдыг дээрлэгсэн хэрэгээр захирал багш дээрээ дуудагдаад ирсэн нь энэ. Хэд хэдэн удаа сануулсан ч ерөөсөө засрахгүй байгаа жийхүнийг захирал нь сургуулиас хөөхийг хүсч байсан ч жийхүнтэй хамт захирал дээр нь ирсэн эгч нь нүүд нь арай хөнгөн шийтгэл оноохыг ятгах байлаа. За тэгээ захирал нь эгчийнх нь хүсэл дээр жийхүнд сүүлийн нэг боломж өгөхийн таван дээр жийхүн захирлаа хил амаар доромжилж даабалсан учраас захирал нь бодлоо өөрчлөөд жийхүнийг сургуулиас зүгээрчнээ хөөх биш харин Солонгос улсын хамгийн чанга ахлах сургууль руу шилжүүлж орхидог. Өмнө нь шорон байсан барилгыг өөрчилж байгуулсан уг ахлах сургуульд дандаа гэмт хэрэгт холбогдож байсан бүртгэл бүхий сурагчдыг элсүүлдэг байж. Жийхүн ч тэр чанга сургууль руу шилжих болсондоо бидүүхэндээ баяртай байна. Тэгээд тэр маргааш нь шин сургуулийнхаа гадаа ирээд тэр сургуулийн толгой болох амбицаа илэрхийлж нударгаа зангидаад гараа өргөдөг. Гэтэл гинэд ханаас ч нэг бөмбөг нисч ирээд тэрний толгойг цогчлоо. Жийхүнийг харахад тэнд танхайн бүлэглэл байрын хідэн залуус өөрлөө нь ирж яваа харагдана. Манжийхүн ч тэдэнтэй зодтолдохоор өрөлтөө аваад хүлээнэ. Тэгээд хамгийн түрүүнд ойртож ирсэн лүүн гараа далааж дайртал цаадхан доор гихчин бүхийгүүд санамсаргүй цогсондоо уучлал гуйж байгаагаа илэрхийлдэг. Тэгээд жийхүний нүрийг нь зүгээр үү гэж санаа тавьж асуусанд тэдэнтэй зодтолдох гэж байсан жийхүн эвгүй байдалд орлоо. Ингээд юу болоод байгааг сайн ойлгоогүй жийхүн шууд л захирлын өрөө рүү очино. Жийхүн сургуулийн захирлын өрөө гэх нэг гэрэл муутай өрөөнд очиход цаадхан тэрний сурлаг дүнг юусоо сонирхсангүй. Харин ч тэрнээс сайн зодтолдож чадах уу гэж асуулаа. Жийхүн тэрнийг яагаад ингэж асуусныг ойлгодгүй. Гэвч захирал багш тэрэнд олон юм ярьсангүй. Шууд л анги руугаа яв гэж хэлнэ. Жийхүн сургууль дотор алхаж явахдаа нэг хичээлдээ сайн байрын залуутай таарч тэрнээс анги хаана байдгийг асуулаа. Цаадхан тэрэнд анги нь хаана байдгийг зааж өгсөн ч жийхүн тэрэнд талархахын оронд үл тоосон байдлаар хариу өгөөд яваад өгдөг. За тэгээ жийхүн ангидаа ирсэн дараа үедээ ангийн толгой нь хэн болохыг асуусан ч хэн ч хариу өгсөнгүй. Жийхүн тэдний хил амаар доромжилж өдөж эхэлсэн ч ягаад ч юм тэд тэрнийг нохоо хуцж байгаа чинээ тоосонгүй. Энэ үеэр талбай дээр жийхүний толгойг хөл бөмбөгийн бөмбөгөөр санамсаргүй цогсон залуусын нэг ангид орж ирж таарна. Тэгээд тэр тэрнээс юу болоод байгааг асуулаа. Гэтэл яг энэ үеэр өдрийн цайны завсралын хонх дуурсан учраас тэнд байсан залуус бүгдээрээ тэндээс гараад явчихлаа. Цайны газар хаана байдгийг мэдэхгүй учраас жийхүн ч тэднийг дагаж явсаар сургуулийн доод танхим руу очино. Гэтэл сургуулийн цайны газар нь яг л шөнийн цэнгэний газар шиг газар байдаг. Тэнд сургуулийн бүх залуус цуглчихсан шуугилдцгааж байна. Танхимын голд нэг тулааны талбар засжээ. Тэнд хоёр залуу зодтолдож, харин бусд нь тэднийг дэмжиж хашгиралцгаана. Жийхүнийг дагуулж ирсэн залуу тэрэнд "Энэ бол бидний хийдэг үндсэн ажил. Манай сургуульд сурч байгаа л бол заавал үүнд оролцох ёстой" гэж тайлбарлана. Бас зодтолдож байгаа залуус дээр бооцоо тавих боломжтой учраас тулаанаар дамжуулж овоо их мөнгө олох боломжтой тухай ярьдаг. Тэр бүхэл зарим багш нар нь хүртэл тэнд ирж бооцоо тавьдаг аж. Үүнээс гадна жийхүний мэдэх ёстой өөр нэг чухал дүрэн байна. Тэр нь сургууль дээр тулааны талбараас өөр газарт зодон хийх хатуу хориотой байна. Энэ нь сургууль дээр эмх замраагүй байдал үүсэхээс сэргийлсэн дүрэн байлаа. Учир нь сургуулийн сурагчид бүгдээрээ их бага ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдож байсан учраас сургууль дээр олныг хамарсан зодон болох юм бол нөхцөл байдал хяналтаас гарах аюултай байдаг. Тиймээс тулааныг албан ёсны болгож тулалдах хүсэлтэй залуус тулааны талбар дээр тулалдаж хамгийн шилдэгэ тодруулах нь илүү ухаалаг алхам байна л та. Одоогоор сургуулийн хамгийн шилдэг тулаанч нь төмөр нудрах хочтой нэг залуу байдаг аж. Тэр залуу холимог тулаанаар хичээлдэг шилдэг тулаанч учраас тэрнийг хинч дийлдэггүй байна л та.
Гэвч тэр залуу асалд орж эмчилгээ хийлгээд эзгүй байгаа учраас тэрний байр суурийг эзлэх гэсэн өрсөлдөөн эд өрнөж байгаа нь тэр байлаа. Одоогоор сургуулийн оргилд гарах магадлал хамгийн өндөртэй 3 залуу байгаа гэдгийг жийхүүн олж мэднэ. Тэр 3 ихнийх нь жудогоор хичээлдэг Китэ. Китэ өрсөлдөгчөө өчиг болтын ихээр буулгаж авдаг. Тэрээр өрсөлдөгчийнхөө ясыг удаа дараа хугалж байсан учраас нуруу хугалагч гэсэн хочтой болсон байна. Харин дараагийнх нь галзуу тулаанч хот тог хочтой залуу байдаг. Гэр бүлийнх нь золгүй байдлаар амиа алдаснаас хойш тэр яг л галзуу солиотой мэд тулалддаг болсон байна. Харин гуравдах нь Чаншиг гэгч залуу. Тэр бол нэр дэвшигч 3-аас хамгийн сайн тулалдаг нь учраас бүгд битүүхэндээ тэрнийг сургуулийн дараагийн толгой болно гэж бодож байгаач. Гэтэл Шиг гэгч тэр залуу жийхүүнтэй өмнө нь коридорт таарсан залуу байж. Гэвч тэрнийг шилдэг тулаанч гэдгийг мдээгүй жийхүүн тэрнийг хил амаар доромжилсан болж таарна. Ингээд одоогоор сургуулийн хамгийн шилдэг тулаанч хэн болохыг олж мэдсэн жийхүүн маргааш нь шууд л Чаншиг руу явж очлоо. Тэгээд тэрнийг халц тулаанд дуудсан ч цаадхан тулалдах саналаас нь татгалздаг. Шарн хөдөлсөн жийхүүн тэрнийг хил амаар доромжилж өдөж ихэлсэнд тэрнээс залхсан Чаншиг залуусаа дуудаж жийхүүнийг сургаад өгөхийг тушаана. Цаадуулан ч тэрнийг сургаж өгөхөөр дайран орцголоо. Жийхүүн хэдийгээр бие хамгаалж овоо тулалдсан боловч эцэст нь яахын аргагүй хүч мөхөстөд ялагдана. Тэгээд тэрний өмдийг тайлтал Манжийхүүн Hello Kitty-тэй бандаж өмсцөн байлаа. Цаадууланч тэрнийг тахуурхаж бичлэг хийгээд сургууль даяар тарааж орхино. Тэр цагаас хойш бүгд тэрнийг Hello Kitty гэж дууддаг болцгоно. Тэр явдлаас хойш нэр хүнд нь шалаар нэг болсон жийхүүн нэр хүндээ сэргээхийн тулд тулааны рингэн дээр тулалдахаар бүртгүүлж хамгийн доод ранкнаас эхлээд тулалдахаар болно. Тэрээр тулалдах ээлжийг хүлээж байхдаа Чаншигийг хэрхэн чадварлаг тулалдаж өрсөлдөгч хайр найргүй нуугчин дарж байгааг нүдэрээ хараад ихэд цочирддаг. Тэр цагаас эхлээд жийхүүн Чаншигээс битүүхэндээ болгоомжилж явах болно. Аим шиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. За ингээд маргааш нь болж жийхүүний тулалдах ээлж ирлээ. Тэр өөртөө хитрхи итгэлтэй байсан учраас өрсөлдөгчөө дутуу үнэлж байлаа. Гэтэл тэрний өрсөлдөгч нь шагаггүй тулаанч байж таарна. Тиймээс жийхүүн эхэндээ барьцаалдаж нилээд олон цахиулдаг. Гэвч тулааны явцад өрсөлдөгчийнхөө тулааны хэв маягийг судалж амжсан жийхүүн эцсийн мөчөд цохилтоос нь бултаж цохих гэж байгаа мэт болоод үсрэхтэй өрсөлдөгчөө гиндүүлж мөргөж унагаснаар хамгийн ихний ялалтаа байгуулдаг. Тэнд байсан залуус бүгдээрээ тэрний эсрэг бооцоо тавьсан учраас бүгд мөнгө алдцгаана. Тулааны дараа жийхүүн өөрийгөө энэ сургуулийн тулаанчдын оргилд гарах болоогүй байгаагаа ухаарч улам л шаргуу бэлтгэл сургуульд хийх болно. Тэр бэлтгэл сургуультай тулааны талбар дээр туршиж байс хийгээд л тулаанд оролцсон. Хажуугаар нь жийхүүн бооцооны мөнгнөөс хувь аваад багагүй мөнгөтэй ч болж амжина. Тэгсэн нэг өдөр жийхүүний эсрэг удаа дараа бооцоо тавьж дандаа алдсан учраас мөнгөний гачигдалд орсон сургуулийн захирал Гитэг дуудаад тэрнтэй тулалдаж заавал ялахыг тушаалаа. Гэтэч даалгаврыг нь хүлээж аваад тэр дороо яваад жийхүүнийг халз тулаанд дууддаг. За ингээд дараагийн тулаан нь шилдэг жудочны эсрэг болохыг ойлгосон жийхүүнч тэр дороо YouTube дээрээс жудогийн тамирчны эсрэг яаж тулалдах янз бүрийн аргуудыг хайж судалж эхэлдэг. За тэгээд тулалдах цаг ирлээ. Жийхүүн санаачлахыг гартаа авахын тулд төрүүлж давтлоод Китэг хэд хэдэн удаа цогсон боловч тэрний цохилтууд тэрэнд ерөөсөө нөлөөлсөнгүй. Хариуд нь Китэ жийхүүнийг барьж аваад шууд газарт савж орхидог. Тэгээд Китэ яах ихэн зургу угсраа мэхүүд хийгээд жийхүүнийг хэд хэдэн удаа дараалаад газарт савна. За ийм зүйл болохыг төсөөлж байсан мань жийхүүнч хариу мэхээ хийхээр шийдлээ. Тэгээд тэр цамцаа тайлаад цээж нүцгэн тулалдахар болдог. Энгүүл Китэ жийхүүнээс жудогийн барьц авах боломжгүй болох байлаа. Жийхүүний энэ алхам Китэг барьцаалдуулнаа. Китэ жийхүүнтэй яаж тулалдах хэвээ олохгүй бодолж байх зур жийхүүн тэрнийг дахин цогсоор эцэст нь шийдвэрлэх цохилтоор газарт унгаж чаддаг. Жийхүүний энэ ялалт сургууль дээрх нэр хүндийг нь огцсон үсэглөө. Сурагчид тэрнийг Hello Kitty гэж доогөлж дууддаг байсан бол одоо илүү хүндэтгэлтэй хандах болсон байна.
Сургуулийн номер 3 Китэг жихүүнд ялагдсныг сонссон галзуу тулаанч хот догч тэр даруй жихүүн дээр ирээд тэрнийг тулаанд дууддаг. Жихүүнч тулаанаас буцсангүй. Тулдах өдрөө товлоод дор бүрнээ бэлтгэж эхэлцгэн. За тэгээд тулааны өдөр болоход тэр хоёр тулааны талбар дээр гарч ирлээ. Хин хинэн л өөрийгөө ялна гэсэн итгэлээр дүүрэн байдаг. Тулаан эхлэхэд хот дог жихүүний төсөөлснөөс хавьгүй хурдан байлаа. Үүний зэрэгцээ тэрний тулааны хэв маягийг урдчилж таамаглах боломжгүй байдаг. Тиймээс ч тулаан эхэлсэн даруйд хот дог жихүүнийг баруун солгоогүй л балбаж эхэлнэ. Гэтэл жихүүний аз болоход хот догийн гартаа зөөж явдаг тоглоомных нь оосор тасраад газарт унлаа. Хот дог тэр тоглоомоос ахиус мэд чухалчилж үздэг байсан учраас тэр дөрөв сандарч тулааныг үл хайхарч тоглоомоо хайж эхэлдэг. Жихүүнч энийг нь хашиглаад хот догийг нэвширтэл зодож эцэст нь эргэлттэй өшгөлтөөр буулгаж авдаг. Сургуулийн тулаанчдын оргилд гарахад ойрхон ирсэн жихүүнд бүгд баяр хүргэцгэн. Гэтэл гэнт тэнд нэг залуу орж ирсэн нь сургуулийн тулаанчдын хаан байсан төмөр нудраг байлаа. Тэрнийг харсан бүгдээрээ тэрнээс болгоомжилж дуугүй болоход жихүүнч тэрнийг сайн харж авлаа. Маргааш нь чаншиг төмөр нудрагтай уулзаж сургуулийн тулааны дэг жаягийг зөрчихгүй байхыг сануулдаг. Гэвч төмөр нудраг хариудна. Харин ч би энэ сургуульд тогтсон бүх дүрм журмыг үгүй хийхийг хүсэж байна гэж хариулна. Тэгээд тэр сургуулийн зурагчдыг хүссэн үедээ тулалдаг болох. Тэр бүхэл хүсвэл үхэн үхтлээ тулалдаг болохыг хүсэж байгаагаа хэлдэг. Энийг сонссон чаншиг тэрнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлээд энэ асуудлаа тулаанаар шийдэхийг санал болгоно. Тэгээд тэд сургуулийн зойрын давхар руу очиж халз тулалдахаар боллоо. Чаншиг төмөр нудрагын эсрэг ширүүхэн үзэлцэж тэрний холимог тулааны арга барилын эсрэг адилхан арга барилаар тулалдаж ан ман зодолдно. Тэгээд төмөр нудрагын дайралтаас бултахдаа чаншиг гарыг нь өчөх гэж оролдсон ч төмөр нудраг дэндүү хүчтэй байлаа. Тиймээс тэр чаншигийг өчөх барьцаа алдатлан цохиод түр зур ухаан балардсан чаншигийг хэд хэдэн удаа хүчтэй цогсонд тэр босох тэнхэлгүй болоод ундаг. Дараа нь уурн гараагүй төмөр нудраг тэрний залуусыг хүртэл нэвширтэл зодно. Тэрээр бас Китэ хот дог хоёрыг ч зүгээр өнгөрөөсөнгүй. Тэднийг ч бас ухаан алдатлан зоджээ. Ингээд сургуулийн хаан эргэж ирсэн учраас бүгд тэрний тушаалыг дагах ёстой болно. Тэрний тушаалыг зөрчсөн хэнийг ч өчиггүй зоддог байлаа. Тиймээс төмөр нудраг болон тэрний залууст зодуулахаас айсан сурагчид бүгдээрээ тэднийг аялдан дагалдах болно. Харин жихүүний найз тэрнийг яаралтай нуугдаж төмөр нудрагтай тааралдахгүй байхыг сануулсан учраас жихүүн ч тэрнтэй ширгөөцөлдөлгүй холхон байх болсон байна. За ингээд төмөр нудраг эргэж ирснээр сургуулийн доор болдог албан ёсны тулаанч зогсжээ. Удалгүй төмөр нудраг жихүүнийг ирж хайна. Тэр жихүүнийг олж иргэж найзад нь тушаасан ч цаадах нь жихүүнд анхааруулж төмөр нудрагаас нуугдахт нь тусалдаг. Гэсэн ч төмөр нудраг энийг нь мэдсэн учраас жихүүний найзыг хэвтэрт ортолн зодно. Энэ талаар олж мэдсэн мань жихүүн уураа барьж дийлэлгүй өөрөө төмөр нудраг дээр явж очлоо. Тэгээ жихүүн тэрнийг халз тулаанд дуудсан ч цаадах нь өөртөө тулалдахыг хүссэнгүй. Тиймээс залуустаа жихүүнийг сургаж өгөхийг тушаана. Жихүүн тэдэнтэй нэлээд үдсэн боловч цаадуул нь тоогоор олон учраас арга буюу ялагддаг. За ингээд бүх зүйл дуустдгийн даваан дээр жихүүний хуучны өрсөлдөгчд бүгдээрээ тэрэнд туслахаар хурч ирцгэлээ. Китэ, хот дог, чаншиг 3 залуусынхаа хамтаар тэнд ирснээр төмөр нудрагын залуус жихүүнээс холтгоос өөр аргагүй болцгооно. Төмөр нудраг арга буюу жихүүнтэй тулалдахар болно. Тэдэнд хинч хөндлөнгөө саад болохгүй тулд хоёулахна нэг өрөөнд ороод ширүүн үдэлцэж эхэлнэ. Жихүүн тэрнтэй бүх хүчээрээ тулалдаж байсан ч төмөр нудраг илүү хүчтэй, илүү туршлагатай учраас илт илүүрхэж байлаа. Хэрв жихүүн төмөр нудрагад ялагдвал сургууль бүхэлдээ тэрний гарт орж байдал бүр дордно гэдгийг мэдэж байсан учраас мань жихүүн төмөр нудрагад яагаад ч ялагдахгүй гэж хатуу шийдэж. Нөгөө тэгвэр энэ сургуулийн тулаанчдын оргилд гарахын тулд төмөр нудрагыг заавал ялах ёстой гэж өөрийгөө хурцлсан жихүүн ер бусын төвчээр гаргаж төмөр нудрагын хүчтэй цохилтуудыг тэлсээр. Тэгээд эцэст нь төмөр нудрагыг аажмаар ядарч суларч эхлэх үед нь жихүүн ширүүн дайралтуудаа эхлүүлж улмаар хүчтэй цохилтоор тэрнийг буулгаж авдаг. Тэр цагаас хойш хэсэг хугацааны дараа сургуулийн доод заал дахиад залуусаар дүүрсэн байна. Сургуулийн албан ёсны тулаан урдын адил явагдах болсон байлаа. Төмөр нудраг хаашаа ч юм алга болсон учраас сургуулийн тулаанчдын оргилд гарахын төлөө жихүүн чаншиг 2 шийдвэрлэх тулаан хийхээр болжээ. Ингээд тэд бие биелүүгээ дайран орсноор энэ кино дуусч байгаа юм. За энэ түрээд энэхүү галзуу киноны тайлбар маань дуусч байна.
Энэ хоёрыг хэн ялах вэ? Комент хэсэгт өөрийнхөө бодлыг бичиж үлдээгээрэй. За тэгээд энэ киног ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Гиснээс хөөе манайхаа 6 сарын 7-нд төв зингэлдэх хүрээлэнд болор цом нэртэй оппозитийн тоглолт болоход тун ойртсон байна. Тоглолтыг үзмээр байвал тиктэй бокс офис сегмент руу ороод easy авчих юм байна шүү. За тэгээд дараагийн галзуу киногоор хэдүүлээ эргээд уулзацгаая. Бүх юм сайхан болно мөндөрлөж